Нэмэгдсэн уртгийн албан татварын шинжилсэн хуулийг хэрэгжүүлэхэд зориулсан сайт бол e-баримт.cgmn гэдэг сайт. За энэ сайт бол хувь хүн болон бизнес эрхлэгч гэсэн ийм хоёр цэстэй. За хэрвээ та зөвхөн өөртөө болон гэр бүлийнхээ дунд нэг юм бүртгэл нээлгэхээр бол хувь хүн гэсэн цэснээс бүртгүүлэх гэсэн хэсгийг сонгоно. За ингээ хувь хүнээр бүртгүүлэхийн тулд та эдгээр шаардлагуудыг уншиж танилцсан байх хэрэгтэй. За тэгээд бүртгэлийн мэдээлэл авах цахим шуудангаа бол энэ хэсэгт оруулж өгнө. За ингээ бүртгүүлсний чинь дараа таны мэйл хаяганд нууц үг ирэх хэрэгтэй байгаа. Татварын цахим системээс таны нэвтрэх код болон таны нууц үгийг бол ингэж ирүүлсэн байна. За та энэ холбоос дээр дараад орж болно. Эсвэл энэ e-баримт.cgmn сайтын нэвтрэх гэсэн хэсэг рүү ингэж орж болно. За ингээд e-баримт.cgmn сайтын нэвтрэх нэр нууц үг дээр саяныхаа нэвтрэх код болон нууц үгийг хийнэ. E-баримт.cgmn сайт руу нэвтрсний дараа баталгаажуулах шаардлага танд гарна. Таны ноотын урамшуулал орох дансны дугаар болон регистрийн дугаар зэрэг мэдээлэл хэрэгтэй. Одоогоор хууль хараахан хэрэгжиж эхлэегүй байгаа учраас баталгаажуулах хэсэг хийхгүй байгаа. Татварын системд бүртгүүлсэн таны бүртгэл дээр худалдаа авалтад нь бүх мэдээлэл өдөр, сар, жилээрээ гарч ирнэ. Таны үйлчлүүлсэн аж ахуй нэгж байгууллага бол ийм баримтыг танд хэвлэж өгөх ёстой. За энэ баримт бол энэ суглаатай гэсэн бичгтэй, суглааны ийм кодтой. За доороо ийм бас QR гэсэн ийм код байгаа. Тэгээ ийм баримтыг та бол аж ахуй нэгж үйлчлүүлсэн аж ахуй нэгж байгууллагаасаа заавал шаардаж нэхэж авах хэрэгтэй. За ингээд худалдаа авалт хийх бүртээ та энэ суглааны код гэсэн энэ хэсгийг бол энэ баримт бүртгүүлэх гэдэг энэ хэсэгтэр шивж оруулж өгнө. За суглааныхаа дугаарыг болон хичнээн үнийн дүнгээр худалдаа авалт хийсэн бэ гэдгийг оруулж бүртгүүлж өгнө. За эсвэл 1-р сарын 10-даар бэлэн болох гар утасны аппликейшнийг та бас гар утсан дээр татаж аваад энэ QR энэ кодыг бол зургийг аваад тэгээд гар утасныхаа аппликейшнд оруулаад бас худалдаа авалтаа бүртгүүлэх юм боломжтой байгаа. Хэрвээ та худалдаа авалт хийх болгондоо ингэж бүртгүүлэх нь төвөгтэй санагдаж байгаа бол өөр сонголт бас байгаа. Тэгэхээр ямар сонголт байгаа вэ гэдгийг албаны хүний тайлбарласнаар хүргэж байна. Та бүхэн ийм цаасан хэлбэрээр энэ өөрсдийнхөө identification буюу ийм картыг хэвлээд авах боломжийг нь биднээс өнөөдөр нээгээд өгч байгаа юм. Энэ юу гэсэн үг вэ гэхээр та дэлгүүр дээр ойчл зогсож байгаад бараагаа аваад баримтаа авчаад дараа нь бүртгүүлэх юм хоёр процесс хийгээд байгаа бол ийм карттай болчих юм бол хамгийн сүүлд нь энэ карт руу би хоёр үеийнхээ буцаалтыг авъя шүүгээд тухайн кассын машин дээр байгаа хүнд нэг өгөхөд автоматар таних орчих юм гэсэн. Тэгэхээр та нэг цуглуулад юм уу дахиж веб руу ороод их шаардлагагүйгээр имээ өвөөнөр жишээлбэл энийг технологиг хэрэглэх боломжгүй хүмүүстэй аль болохоор энийг хэвлж өгөөрэй гэж хэлээд байгаа. Харин аж ахуй нэгжүүдийн тухайд заавал кассын машин авч байрлуулах шаардлагагүй. Олон төрлийн бараа бүтээгдэхүүн үйлчлэгээр үйлчилдэг бол кассын машинтай байх нь мэдээж хэлбэр, харин нэг төрлийн буюу жишээ нь үсчний газар бол e-баримт.cgmn сайтын бизнес эрхлэгч цэсийг сонгож бүртгүүлнэ. Үйлчлүүлэгчиддээ төлбөрийн баримт өгөхдөө энэ сайт руу нэвтэрч баримтын кодыг оруулаад хэвлэж өгч болно. Эсвэл үйлчлүүлэгчийнхээ имэйл хаяг руу явуулж болно. Ингээнд бол аж ахуй нэгж байгууллага заавал интернеттэй байх, заавал бүртгүүлсэн байхыг л шаардна.